зочинтойгоо ярилцсан хамгийн ихний сэдв бүсгүйчүүд эмэгтэйчүүд бид ариун цэврийн хэрэглээ сонгохдоо юун дээр анхаарах вэ гэдэг зөвлөгөө өгөх гэж байна. Учир нь ер нь эмэгтэй хүн амьдралынхаа хугацаанд 40 жил орчмыг яг юу гэдэг 3,000-аас 4,000 ширхэг ариун цэврийг хэрэглэж байна гэсэн тийм тооцоолол гарсан. Тэгэхээр энэ нөгөө нэг ерөөсөө байнгын бидний хэрэглээний нэг хэсэг учраас их чухал гэж авч үзээд энэ төлийн зөвлөгөө өгөх гэж байгаа. Студидтэй бид эмэгтэйчүүд эмс заслан эмч сугармааг урьсан ба. Өглөөний мэнд сайхан амжилт. Өглөөний мэнд. Баярлалаа. Дахин уулзах таатай байна. Таны өмнө хүргэсэн шээс задгаарлын мэдээлэл маш олон үзэгчдэд хэрэгтэй болсон. Тэгээд нөгөө үзэгч дараа нь бидэнд их хандаж та бүхнээс дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүссэн байсан. Маш их баярлалаа. За. Тулгымцсан асуудал байсан байх нь. Эмэгтэйчүүдээс хэрэгтэй зөвлөгөө өргөсөндөөс баяртай. Тэгээд за өнөөдөр ч гэсэн энгийн юм шиг хэрнээсээ хэрэгтэй сэдв болоо гэж бодож байна. Ирчүүд маань ч гэсэн чих тавин сонсоосоо гэж хүсэж байна. Тэ хэрэгтэй мэдээлэл ах. За хамгийн түрүүнд та бидэнд хэлж өгөхгүй. Ер нь сарын тэмдэг гэж үйл ажиллагаа юу юм бэ гэдгийг тайлбарлаад өгөхгүй. За сарын тэмдэг гэж хэлж байгаа. Нөгөө талаар бол биений юм гэж хэлдэг. За энэ маань болохоор одоо сар болгон мөчлөгтэйгээр гэхдээ тухайн хүний эмэгтэй одоо нас одоо биеийн онцлогоос шалтгаалаад нэг 21-ээс 32 хоногийн одоо мөчлөлтөд тавтамжтайгаар гэсэн үү те тавтамжтайгаар одоо умаа доторх хан одоо хуураа доошоо ингэж умаа хүз өтрийгээр дамжаа гараад цус одоо ялгарч гарч байгааг бол сарын тэмдэг буюу биений юм гэж хэлээд байгаа. Тэгэхээр энэ бол одоо нөгөө бэлгийн байшлын наснаас ахуулаад цэвэршлийн процесс нас хүртэл одоо байнгын тогтмол одоо ирж ах хэвээр ийм одоо ялгарч байгаа цусыг бол сарын тэмдэг гэж нэрлэж байгаа. Тэгэхээр насны хувьд хамгийн эхлэл нас нь хэдээс хэдээс бол яг нөгөө улс үндэстэн болгоноос шалтгаалаад өөр байдаг. Гэхдээ яг Монголд бол ер нь одоо дунджаар бол арай эрт ирдэг болоо л байгаа биологийн одоо хөгжил нь. Тэгэхээр одоогийн байдлаар бол нэг дунджаар нэг 11-ээс 13 байх шүү гэнэ. Өмнө нь одоо жишээлбэл бид одоо одоогийн 40-50 хүмүүсийн үед бол те 15 16 гэдэг бол яг нэг юм хэвийн нас. Одоо бол улам баг-багаар жоох урагшлж байгаа. Сонирхолтой энэ талаар бүр дэлгэрүүлмээр юм бэ. Дараа нь мөнтэй яагаад урагшлаад байгаа гэдэг. За тэгэхээр сонголтыг та тайлбарлаж өгөхгүй. Энд ямар ч үстэй зураг вэ? За тэгэхээр нөгөө мөчлөгтэй бол байнга одоо ингээд доош удаа залгарч гарч байгаа. Тэгэхээр энэ үед бид нар одоо эмэгтэйчүүд маань ариун цэврийн хэрэглэлийг бол бүр ингээд байнга хэрэгжилж байгаа. Тэгэхээр энэ хэрэглээ бол маш чухал байгаа. Дараа нь эргүүлээд нөгөө эмэгтэй маань эрүүл мэндэд те өрөвсөлт өвчин ахаал нөгөө жирэмслэлттэй холбоотойгоор хүртэл аягүй чухал гэдэг. Тэгэхээр одоо энэ зурган дээр бол нөгөө сарын тэмдэг ирэх үеэр хэрэгэлдэг одоо ерөнхий одоо зүйлсүүдийг бол харуулж байгаа. Тэгэхээр юуны өмнө одоо хэрэглээс одоо өмнө хамгийн ихний ээлжин дотор хувцсны талаар ярмаар. Тэгэхээр дотор хувцас бол одоо бидний яг өдөр тутамдаа хэрэглээ сарын тэмдэг ирсэн ирээгүй тий. Тэгэхээр өдөр тутамдаа хэрэглэдэг энэ хувцаа бид нар яаж сонгох ёстой юм бэ гэхэлэр хамгийн одоо ихний ээлжинд эмэгтэйчүүд маань сонгохдоо хөвчлэн одоо шууд одоо нөгөө дизайныг хараа тий. Загварыг хараад одоо энэ иймэрхүү олон төрлийн одоо хэлбэрүүдтэй бол байна тий. Тэгэхээр харж агаад хамгийн өөртөө одоо тохиромжтойг нь бол сонгох ёстой. Гэвчиг одоо ажиглаад тахад манай залуу насны охтууд бол бүр одоо байнгын хөвчлөнтэй хүүтэн сэрүүний нөхцөлдөж байсан ч гэсэн одоо энэ танга хэлбэрийн одоо бидний ярьж сонссноор бол нөө бенз хэлбэр ингээд байгаа тийм иймэрхүү дотор хувцас аягүй их одоо сонгож хэрэгэлдэг. За энэ дотор хувцсыг хэрэгэлж болно мэдээж гэхдээ энийг хэрэглэхдээ нэг сонгож авахдаа нэгдүгээр материал нь аягүй сонгож авах хэрэгтэй. Сайн даавн байх тусмаа агаар сайн нэвтрүүлж авах юм бол агаараа солил зөвхтрийн дотор явагдах тусмаа энэ хэвийн одоо байна. Гэтэл одоо их гоё өнгө үзэмжтэй гоё материалтай байлаа гэд тэр маань агаар нэвтрүүлэхгүй байх юм бол нөгөө эмэгтэй хүний бие сөрөг нөлөөтэй өрөвсөлт өвчнүүд үүсэх суур болж ирдэг. За тэгэхээр эхлээд нөгөө материал сонгож авах нь тий. Тэгээд өөртөө биендээ одоо яг таарсан дотор хувцас хит их байруу дотор хувцас өмсөх нь хөтрөөний өрөвсөл бүр бэлгийн одоо уруулыг одоо хүртэл томруулах ч юм уу тий. Тиймэрхүү талын сөрөг нөлөөтэй учраас яг таарснаа сонгож авах хэрэгтэй. Тэгээд 3 дугаар талаар өнгөний хувьд за өнгө нь бол одоо зарим дотор хувцас ч юм уу дотор хувцас гэлтгүү хувцснууд ингээ угаахлаар будаг гараад тий. Хэрвээ будаг гарч байгаа хувцас байвал одоо өтрөнөөс өдөр тутамдаа угаасаа хэвийн цагаан юм гэдэг шүүрэл ялгарч идэг. Тэр маань нөгөө ариун цэврийн одоо дотор хувцсан дээр очихлээрээ уруулд ороод явдаг учраас хэрвээ их одоо өнгөтэй их будаг гардаг тийм юм байх юм бол тэрийгээ бас одоо арай жоохон чанартай тий будаг гардггүй тийм даун дотор хувцас сонгож авах хэрэгтэй. За тэгээд сарын тэмдэг ирэх үеэр одоо жишээлбэл эднэрийн одоо зөвхөн танга хэлбэрийн ч юм уу бенз хэлбэрийн дотор хувцсыг сарын тэмдэг ирж явах үеэр ер нь сонгох нь арай илүү тохиромжгүй. Тэгээ хүүтэн цэрүүний нөхцөлд тэгээд аль хэлбэрийн сонгол зүгээр вэ энэ? Ер нь бол одоо энэ дээдлийн хэлбэрүүдээс аль нь ч өөрт нь нэвтэйхэн байгаагаа л сонгоно ер нь. Эдгээр болохоор яг нөгөө одоо юуны цавны нуглаас
одоо анус хэсэгт очиж ийм бариу очихгүй байгаа. Тэгээд тэгтэл энэ танга бол энэ бенз хэлбэр яг цайв хэсэг дээр анус хэсэг дээр нөгөө ингээ нарийнхаа орчиж байгаа учраас хэрвээ одоо нөгөө цагаамахын иргэдэг хүмүүс байх ч юм уу шамбрам гэдлээд байгаа штэ. Энэ тохиолдолд нөгөөнийг одоо шулуун гидсэн дотор одоо хэвийн байсан ашигтай байсан бактери маань тэрүүгээр одоо энэ нөгөө дотор хувцаар дамжаад өтрийн дотор ороод ирэхлээр нашиггүй бактери болчтой. Тэгэхээр өтрийн дотор нөгөө өрөвсөл үүсгээд яваад идэх. Тэгэхээр ер нь бол яг ийм одоо цагаан одоо шамбрам болсон эмэгтэйчүүд хоёрдугаарт гэх юм бол хязгангийн урагталтай те нөгөө төрх үедээ урагдлуулсан хайчлуулсан тийм эмэгтэйчүүд маань айл болох хиндээтлийн хэлбэрийн дотор хувцасаас ер нь өдөр тутамдаа сонгож хэрэглүүл зүгээрээ эднэрийг хэрэглэж болно гэхдээ байнга биш байл зүгээр гэсэн үг. Магадгүй бас ирчүүдийн хувьд гэх юм бол эмэгтэйчүүдэд ингээд зориулж бэлэглэх замаар ч юм уу ийм сонголт хийх юм бол бас л саяны зүйлүүдийг бас маш сайн анхаарах хэрэгтэй юм байна. Будаг тэгээд давуу материалын талаас хэрвээ гэдгийг тийм тэрийг айгуу сайн анхаарах. Тэгэхээр ийм төрлийн дотор хувцас бэлгэлэхээр та уурахгүй байх нь шүү. Таны эрүүл мэндийг надад нэг тийм хөгшин стилтэй байна. Тийм ер нь хийхгүй байх нь шүү. Одоо өвөл болж байгаа юм чинь жоохон заахан тий одоо би хэрэгтэй. Гол нь давуу материалтай. Гол нь материал ер нь бол тэгээд нөгөө будаг гарахгүй байх тий тэр нь айгуу чухал. За их чухал мэдээлэл. За дараагийнх нь. За мөнгө чухал ач холбогдолтой зүйл нь. Дараагийн чухал ач холбогдолтой энэ нөө ариун цэврийн хэрэглэл юм л да. Тэгээ ариун цэврийн хэрэглэл бол угаасаа өдөр тутмаас ахуулаад сарын тэмдэг ирснээс одоо мини одоо шүнийх ч юм уу тий уртсгсан гэл янз янзын хэлбэр байгаа. Тэгэхээр энэ ариун цэврийн хэрэглэлийг гол нь сонгож авахдаа сарын тэмдэг чи хэр их хэмжээтэй ирдэг юм бэ тий. Зарим хүнийх бол бүр ингээ бараг ингээ асгацсан юм шиг гэж ярьдаг. Тэгээ 3 4 хоног бүр ингээ айгүй их гардаг. Тэгэх юм бол ариун цэврийн хэрэглээс мэдээж жоохон зузаан тий их одоо грамм шингээд ер нь бол эднэрийг ингээд дунджаар харахад бол 6-аас 12 грамм цусыг одоо шингээж авдаг байгаа. Тэгэхээр арай илүү их грамм шингээдэг энэ өөртөө сонгож авдаг ч юм уу тий. За ингээд сонгож авнаа хэмжээг нь бол мэдээж яаж хэрэглэхийг хүн болгоо өөртөө мэдчихэж байгаа тий. Тэгэхээр энэ дээр гол анхаарах юм нь юу вэ гэхлээр хүмүүсээс айгүйх нөгөө одоо үнэртэй ариун цэврийн хэрэглээс айгүйх сонгож хэрэглээд. Тэгэхээр үнэртэй байх тусмаа одоо дараа нь танд харшил үүсэх магадлал нь илүү их байдаг. Тэгэхээр үнэртэй биш үнэргүй аль болох одоо өөртөө нөгөө эко френдли гэдэг ааш тийм одоо ариун цэврийн хэрэглээ сонгох хэрэгтэй. За энийг хэрэгжилж байхдаа их бага хэмжээтэй их бүчвэ багчвэ цус гарсан тохиолдолд энийг 3-4 цагийн дотор байнгын суулж авах хэрэгтэй. Зарим эмэгтэйчүүдийг ингээ анзаархлаар болохоор сарын тэмдгийн цус маа одоо дуусж байгаа маа тий одоо багаар гарч байгаа болохоор өдөртөө бол нэг л одоо паттай буюу одоо дамсгтай явж байгаа гэж одоо ярьж идэг. Гэтэл энэ багчсэн цус гарлаа энэ чинь хүний биеийн халуун температур дотор ингээд одоо байж байгаа учраас тэнд өрөвсөл үүсэх нэм бактери тэр цусны дээр үржих хамгийн таатай нөхцөл гэдэг. Жишээлбэл агаарч гэсэн ингээд яг 100% ариун одоо юм биш те. Агаарч гэсэн агаараар дамждаг янз бүрийн вирус бактери юм зөндөл байгаа. Тэгэхээр тэр нөгөө нэг ялгарсан цусн дээр маань очиод бактериуд шаваад тэн дээр өрөвсөл үүсч идэг. Тийм болохоор тэн дээр цус гарсан л бол тэ ихч багч ер нь 3-4 цагийн дотор байнга сольж явах хэрэгтэй. Тэгэхээр хүмүүс нөгөө за одоо шүн яах хэрэгтэй юм бэ гэдэг асуувадтай. Тэгэхээр шүн болохоор хэрэг өтрээний идэвхтэй өрөвсөл байгаа тохиолдолд эмч одоо өөрч өтрээний өрөвсөл нэмжлэг хэрэгтэй гэж хэлсэн бол ер нь шөндөө бас нэг удаа сольж ивэл зүгээр гэдэг. Тэгэхгүй бол удаан хугацаанд нөгөө ялгарсан цус маань дээр дахиад өрөвсөлтэй гэдэг чинь одоо бактерийн ч юм уу гаралтай өрөвсөл маань холилдоод улам их байна гэсэн үг тийм. За энэ дэх чухал зүйл гарч байна. Олон төрлийг танилцуулах гэж шиг байна тийм. За тэгэхээр саяны нөгөө дамсагнаас гадна ас хүүхнүүдийн маань их түгээмэл хэрэглэдэг тампон гэдэг байгаа тийм. Тэгэхээр тампон маань бол яг ялгаа нөх юм бол хөтрийн дотроо хийгээд шингээгээд буцаад гадагшлуулж байгаа. Нөгөөх нь шууд одоо доошоогоо ялгарч одоо хуримтлагдчихж байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр тампоны хэлбэр хэмжээний хувьд бол маш олон байгаа л да. Яг ер нь бол бэлгийн харьцаанд ороогүй охтуудад зориулсан тампонч гэж бас байдаг. Гэхдээ тэрийг зөв хэрэглэж чадахгүй лонгой ясыг гэмтэй хэрсэлттэй учраас ер нь охтуудад аль болох нэг хэрэглэгийг одоо зөвлөдгөө. Тэгэхээр одоо бэлгийн харьцаанд орсон болон төрсэн эмэгтэйчүүдэд тампон бол хэрэглэж болно. Гэхдээ тампонд нэг анхаарах юм байгаа. Одоо жишээлбэл олон нийтийн сүлжээгээр те тампон хэрэглээд ийм одоо шокд ороод нас орсон гин те ийм хавдар үүссэн гин гэх ийм мэдээлэлүүд бас байдаг. Тэгэхээр
энэ тампон маань өөрөө одоо хүний халуун одоо биеийн дотор тэ өтрээний одоо температур бол хүний биетэй адилхан халуун байгаа. Тэгэхээр тэр дотор цусыг ингээ хадгалаад ингээ нөөцлөд байхлаарэ тэнд илүү их нөгөө нэг одоо нэм бактери өсөж үрж хэмжин илүү их болдог. А хэрвээ ямар нэгэн өрөвслгүй байгаа эмэгтэйчүүд ахам бол тампон нэрээ эхлээд яг л нөгөө нэг 3-аас 4 цагийн дотор байнгын сольж яхад энэ ямар нэгэн асуудал бол байхгүй. А гэтэл өрөвсөлтэй байсан эмэгтэйчүүд те энэ тампоныг хэрэглэжээд удаан хугацаанд явах юм бол нөгөө сарын тэмдэг гарч явах үед нөгөө умаа хүзүү савны амсар гэдэг юм чинь арай илүү жоохон нөгөө нээлттэй байгаа гэсэн. Тэгэхээр энэ өрөвслийн процесс чинь дээшээгээ нөгөө савны амсраараа дамжаад дээш ороод умаан доторх өрөвсөл, үрийн хоолой, өндгөвчний өрөвсөл гих мэтчлэн ингээд дээш өксөх замын өрөвсөл бас болох магадлалтай. Тийм учраас өрөвсөлтэй байгаа тохиолдолд ер нь бол тампоныг аль болох хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэцүү юм бэ те. Болохгүй юмнууд аягүй их байна. За сая түрүүн зураг гараад өнгөрлөө. Аяганд тийм тосоод байдаг. Тий. Одоо яг сүүлийн үед бол түрүүн өөрөө хэлсэнтэй аягүй их нөгөө хог хаягдл гардаг. Сар тутамд байнга хэрэгжилж чинь. Тэгээд энэ нь одоо ариун цэргийн хэрэглэл маань нөгөө одоо хүүхдийн памперстай ерөөхдөө адилхан нөгөө газрын хөрсөн шингэтлээ маш их уддаг 100 жил орчим боллоо гэсэн. Тэгэхээр одоо энэ эко-френдли буюу энэ одоо ийм силиконон болон эрзэний ийм одоо ийм олон янзын маягнуудыг бол яг баруунд бол нэлээд хэрэгэлдэг л дээ. Гэхдээ одоо бол дөнгөж модоо Монгол шинээр одоо орж ирээд хүмүүс бас нэлээд сонирхоод хэрэгжилж байгаа. Энэ бол тэр одоо яг тампонтой адилхан хийдэг. Гэхдээ умаа хүзүүндээ одоо энэ аягны энэ дээдлийн нөгөө одоо үргээсдэг шүү дээ. Тосдог хэсгийг нь умаа хүзүүндээ ингээд таглаад одоо байрлуулчин. Тэгэхээр ялгарч байгаа цус маань энэ дотор хуримтлагдаад цусны дүүрчглээр энийгээ сугалж авч одоо асгад цэвэрлж буцаага их боломжтой. Дахин хэрэглэх боломжтой. Одоо жишээлбэл нэг аягыг 5 жил ашиглах боломжтой гэж байгаа. Гэхдээ энэ аягыг мөн адилхан өрөвсөлтэйгээ тохиолдолтой нөгөө ингээ сайхан мөн л адилхан байлгаад байна гэж тампонтой ялгаагүй байна. Тампоноос ч илүү. Яагаад гэх юм бол тэр цэврээрээ байж байгаа шүү дээ, тийм ээ. Шингэхгүйгээр. Тийм. Тэгэхээр ер нь бол энийг бас яг өрөвсөлтэй байгаа тохиолдолд хөтрийн дотор хийдэг юмнууд ер нь бол аль болох хориглоно. Тэгээд яг энэ бол тухайн хүн болгоны сонголт те энийг зарим хүмүүс бол энийг одоо яаж ариутгаад ингээ хэрэгжилж идэгин ч гэж бодож байгаа хүмүүс нь зарим нь бол би одоо ингээ нийгэмд те одоо их хог хаягдл үүсэхгүй учраас би энийг сонгож хэрэглэж идэг хүмүүс нь гэхдээ эхлээд одоо хэрэглэх гэсэн шийдвэр гаргаж байгаа бол эхлээд заавал эмэгтэйчүүд дэмжиж үзүүлсэн байх хэрэгтэй. Умаа үзүүний танд жишээлбэл хавтрын урд лимгээ байгаа юм уу те хөтрээний одоо орчимчиг хэрэг өрөвсөл байгаа мó гэдгээс шалтгаалж одоо эднээс сонгож хэрэглүүл зүгээр. Тэгэхээр энэ мөн л адилхан тампонтой адилхан 2-3 цаг гэхүү. Тэгэхээр чинь гэрийн нөхцөл байгаа тохиолдолд хэрэглэхэд илүү юу гэдэг тохиромжтой юм шиг санагдав. Одоо ажилтан хүмүүсийн хувьд бол төвхтэй юм байна. Тэгээд бас энийг чи яг ингээд нөгөө хийгээд буцаад авахуд бас нэг жоохон юм уур чадвар гэх юм уу жоохон скил хэрэгтэй болдог. Тэгэхээр яг хийгээд сурцсан хүмүүс бол энийг асуудал ингээд хийгээд аваад цэвэрлээ те ингээд яваад ээж болдог. Анх удаа хийж байгаа хүмүүс бас жоохон төвхтэй хийчээд энэ ч энийг авч чадахгүй юм гээд ингээд хандж байгаа хүмүүс ч гэсэн бас байдаг. Өдөр тутам гэж нэг хэрэглээ байгаа. Тий, өдөр тутмын хэрэглээг та тавчхан хэлж өгөхгүй юу? Өдөр тутам болоо хэвийн бүр хэрэглэхгүй бол хэцүү санагддаг. Бүр сэтгэл зүйн хувьд хүртэл ингээд нөлөөлсөн тохиолдод байна шүү дээ. Аха. Өдөр тутмын хувьд бол яг зүгээр хэвийн одоо ялгарч байгаа цагаан амийг л одоо нөгөө дотор хувцсан дээр үлдээж нойтон мэдрэмж авахгүй тулд ер нь бол хийхтэй хэрэглэж байгаа тий. Тэгэхээр өдөр тутам ч гэсэн нөгөө нэг дотор хувцсны хэлбэртэй одоо зохицоод янз янзын хэлбэртэй байгаа. Гол нь нөгөө нэг л бас л сайн амьсгалдаг аль болох нэмхнийг хэрэглэх ёстой. Өдөр тутам гэхлээр энэ чинь өдөр тутмын цагаан ам гарч байгаа учраас нөгөө сарын тэмдэг шиг биш учраас их цуцааныг бас сонгохгүй их нэмгэн агаарсаа нэвтрүүлдэг. Тэгээ үнэргүүл байвал өдөр тутамдаа хэрэглэхэд бол арчлаатайхан байхгүй. Тэгээд энд маань цус гарааг өтрээний нөгөө хэвийн цагаан ам гарч байгаа учраас тэрийг бол ингээл 3-4 цаг тутам солиодох ямар шаардлага байхгүй. Одоо хэрвээ одоо цагаан амны хэмжээ их гараад те их одоо тухгүй мэдрэмжтэй ахам бол тэрийг өдөртөө хэдүүдэд солих нь өөрийнхөө сонголт. Түүнээс биш одоо хэвийн үедээ бол өдөртөө 1-2 бол хангалттай одоо хэрэглээ. Эрхийг хувьд юу ойлгож байна? Би бүр ийм нарийн зүйл байдгийн болов. Тэгээд сонголтын хөвчсөн бас маш өргөн байдгийн биш үү те. Магадгүй зүгээр ийм зүйл зүгээр бодлоо л да. Жишээ нь маа найзууд дундаас ч юм эргэжтэйчүүдээ дэлгүүр орох гэсэн ихнэр ийм зүйл захилаа одоо тэрийг авандаа гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлийг бол их сонсч байсан. Тэгэхээр бас л эргэжтэйчүүдийн оролцоо энэ дэр байгаа учраас маш анхаарах хэрэгтэй мэн гэж ойлгож авлаа. Нөгөө талаар бас нэг ийм зүйл бодлоо. Түрүү 16 одоо шинэ магадгүй 20-30 жилийн өмнө ч юм уу 16 настай ч юм уу 18 настай шилжилтийн яг эд үе дээр яг энэ сарын
тэмдэг нь ирдэг байсан бол одоо 13 болоод байгаа нь энэ ямар хүчин зүйл нөлөөлж байгаа вэ? Яг энийг бол яг эрдэмтэд янз янзаар л тайлбарладаг. Гэхдээ шууд одоо ийм юмтай холбоотойгоор урагшлаад байна гэдээ яг баттай хэлчих юм бол байхгүй. Одоо идж байгаа хоол хүнстэй хүрээлэн орчин одоо нөгөө соёл иргэншил гэдэг юмнуудаас бол маш олон улбаатай л гэж үздэг. Тэгэхээр 16 настай хүүхдүүд өмнө эрүүл мэндийн ялангуяа эмэгтэйчүүдийн мэдээлэл авдаг гэсэн бол одоо бүр 10 нас гараад 13 настайгаас эхлээл энэ төрлийн мэдээлэл одоо эмэгтэйчүүд охтууд маань авах шаардлагатай болж байна тийм. Гэтэл нөгөө нэг эрүүл мэндийн бас нөгөө хичээл дээр маань яг энэ талаар ярьдгүйгүй юу те. Тэгээд манайхаас бол ингээд сургуулиуд дээр очиод охтуудын нөгөө ингээд булган гэдэг нэг юм хичээл явд юм билээ 10 жилийн сургуулиуд дээр. Тэгэхээр яг энэ ариун цэргийн хэрэглээний талаар ингээд ярихад мэддгүй охтууд айгүйх байдаг. Одоо жишээлбэл хэрэгэлцэн ариун цэргийн хэрэглээ яаж хайхаа мэддгүй те. Одоо гадна талаар наалт байдаг. Наалтыг нь одоо хэрэгж дуусчаад ингээд наагаад хаяхгүй бол тэнд нөгөө хуримтлагдсан цус одоо бактери үүсээд байгаа юм чинь хэрэв тэр чигт нь хогийн савнд хайчих юм бол хогийн сав чинь тэгээ хогийн сав онгоцлын байны өрөө одоо хүртэл ингээд бөө дагаараар бохирлогдож байгаа гэдгийг айгүйх одоо багаас нь ингээд сайн ойлгуулад хөвчих юм бол тэр одоо дүнгийн хэрэгжилж эхлэх байгаа охтууд маань насан туршийн бас ингээд хөвшил олгоод бас мөрдөө авчдаг юм л. Тэгэхээр энэ нөгөө ээжүүд эхчүүдийн эгч нарын дүүнэртээ зааж өгөх нэг том соёлын нэг болж явах зүйтэй юм шиг байна. Ариун цэврийн хэрэглэл дээр одоо сүүлийн жилд нөгөө эко бүтээгдэхүүнүүд их гарлаа. Органик байгаль турт уусдаг, арьсанд ямар нэг нөлөөгүйгээ. Тэгэхээр аль болох тийм төрлийнхийг сонгож өөртөө авах нь зүйтэй байх нэ. Яг үнэ тий. Саяны өмнөх яг хэсэг дээр нөгөө нэг жишээ нь зөв нөгөө нэг хаях ёстой гэдэг чинь шүү дээ. Энэ дээр магадгүй бас нөгөө нэг нийтийн бийц газруудаар үйлчлүүлж явахдаа маш сайн анхаарах хэрэгтэй юм биш үү? Олон хүмүүс үйлчлүүлдэг учраас тий. Харсан баг тий. Харин тий. Гэхдээ эрэгтэйчүүд найл гайг бах тий. Яг эмэгтэйчүүд найл малдаас ингээд анзаарч хахад бас нөгөө ариун цэврийн хэрэглээ шууд аваад одоо хайцсан ч юм уу те тэр чинь ингээд өөр цаваатай уул ингээд ороогоо таих юм бол нөгөөний нэм бактери чинь ингээд задгаа байхаас илүү ингээд хаалттай одоо дэгдэх гайгүй гэсэн үг те нэг хоёрт гэхэд тампоноос ч гэсэн ингээд даава хайсан ч гэсэн уцнаас нь хайсан ч гэсэн нойлын цаас нь ингээд ороогоод хоёр үзүүрийг ингээд мушгаа хайчих юм бол бас л болно хамгаалалаа. Хэдүүлээ ерөөсөө ингээ. Эх 7 хоногт юм уу тэрний дараа 7 хоногт яг тухайн бүтээгдэхүүнийг яаж хэрэглэх вэ гэдэг хүүхдүүдтэй буюу өсвөр насны охтуудтай бодиттой харуулсан зөвлөгөөг ингээ ярихаасаа илүүтэй тийхүү. За тэгвэл одоо ойлгомжтой. Тэгээд яг энэ сарын тэмдгийн зарим нөхцөлд асах зүйлүүд их байна. Яагаад зарим хүмүүс их ирдий? Яагаад өвдөд идэх? Яагаад өвдөд идэх? Асах зүйл маш их байна. Баярлалаа. За энэ сэдв бүр үргэлжлээд дахиад эх 7 хоног ч юм уу магадгүй дараагийн 7 хоногт бас хүрэхээр болж ах шиг байж үзэж штэ. За ингээд би та бүхнийг эмс таслаа. Тэр дундаа эмэгтэйчүүдийн эмс таслын юм сугармаатай олзолж зөвлөгөө өргөлөө. Асах зүйлсүүд байвал манай Монгол телевизийн Facebook хуудас болон өнөө өглөө Facebook хуудасаар дамжуулж асуугаарай гэж хүсэж байна. Баярлалаа, амжилт хүсье. За баярлалаа.